боглуулсан үндсэн хуулийн үг их энэ болоо гэж бичээд хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг Орондон цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болсон ардсан үндсэн хуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бярагийн Чимэл дугай нэгэнтээ үндсэн хууль бол алганд багтсан Монгол улс юмаа гэж хэлсэн байдаг. Үндсэн хууль үндсэндээ юу баталгаажуулж байгаа юм гэхээр хүнд байгалаас заяагдсан, олгогдсон чамд ёсны эрхийг энд хуулиар дархлаажуулж өгч. Тэгэхээр энэ дархлаал бид нэр алдвал бусад бүх зүйлийг алдна гэсэн. Бид 30 гаруй жилийн энэ туршид үндсэн хуулийнхаа сорилт бэрхшээл олон зүйлийг даван туулсан. Гэхдээ хүмүүнлэг иргэний гэдэг энэ агуулга дээрээ эрх чиглүүлүүдэд маш их төвлөрөх ёстой. Одоо тухайн жишээлбэл ингээл үндсэн хууль зөрчлөө гэж сэтгүүлчний хүртэл үндсэн хуулийн цэцэд хандаал ингээл явдаг энэ байдал руу орсон. Тэгэхээр бид нэр бол цаашид үндсэн хууль буюу одоо нийгмийн гол энэ суурь зарчим дам нурууг хүндэхгүй байх ёстой, тэрийг хамгаалах ёстой. Хүмүүнлэг байна гэдэг бол хүн төвтэй эдийн засаг, нийгэм, улс төр, эрүүл мэнд гэдэг бүх салбарын бодлогууд нь хүн рүүгээ чиглэсэн байх. Хүнийхээ өрсөлдөх чадвар. Эх орондоо монголчууд аз жаргалтай амьдарч чадхад үндсэн хуулийн үйлчлэл зориулагдах ёстой гэдэг энэ зарчмыг бид баримталж байгаамаа. Тэр үндсэн хуулиа мөрдөх ёстой, мөрдүүлэх ёстой. Энэ дээр л одоо парламент ажиллах ёстой. Тийм учраас үндсэн хуулийн үндэс нь өдөр болгон агаар ус шиг чухал юм аа. Санан тунхаглах ирээдүй.